Hello. За хэдүүлээ хамт гарцгаая. Та тэдэн гоё газар руу дагуулж явнаа. За тэгээ хэдүүлээ энэ газар руу явна. Тэгээ энэ болохоор дээр үеийнх нь зургийг олсон байгаа. Зя. Тэгээд ер нь бол бараг би бэлэн болчихсон. Одоо нэг үсээ. Үсээ жоохон янзлуулъя мэн чоол гургаад яана энэ би яг арай л сонир хэлбэрт болгож байж. Бүгд энэ арай ши. Нөгөө надад яг миний чоолтны уртанд маань таарах пэвж надад одоо байхгүй байгаа. Дандаа юм яг юм жижиг. Тэнгүүд надад энэ яг жижигтэй байгаа юм шиг аахгүй. Тэнгүүд одоо ингэж явахаараа биш үстэй надад. Ус мөсийг ер нь жоохон ороох, эндүүдэх, буржилах яг иймэрхүү юм да. Би ер нь жоохон муу ер нь ерөөсөө ус мөсөө баг буржилгаж, мөржилгаад байдаггүй. Уугийн амир юм хөсгөр юм нэг юм арцар өстэй болохоор одоо энэ миний чинь би өөрөө яагаагүй шүү дээ. Угаасаа л юм арцар. Юм долгионтой. Нэг бодлоо аягүй гоё юм өтгөн. Сайхан нь одоо та идэг өөрийнхөө очих дуртай гоё газар руу гарна. Манай цэцэрлэгийн одоо манай гэрээс ойрхон байдаг тийм за баг яг урд хаш гэж хэлэх юм ч одоо бас хайшаа юм гоё газар аа. За ямар ч гэсэн YouTube дээр би нэг уучраа олох гэж нэг хэсэг хугацаа болох байх. Тийм. Тэгээ тэр болтол ямар ч зэ хамт байх хүмүүстээ баярлаа. Аль хэдийн үзэж байгаа хүмүүстээ бас баярлаа. Намайг таних хүмүүс ч магадгүй. За алхаад явж байна. Моднууд баярлж байгаа зү. Ийм шил нарны шил зүг төгсөө. Амар том. Би ерөөсөө нарны шил гүйцсэн мэлэнд. Тэгээд дээр нэг одоо Монголын хөвсгөл гэдэг шиг яг Унгарийн нэг хөвсгөл рүү явсан байхгүй юу? Тэгсэн чинь тэр амар халуун өдөр 30 градуст нартай тэгээд замд энэ шилний газар таарлалтаар нь авчихсан. Утгаар ахуулсан. Тэгээд анх удаага л юм том нарны шил зүүж үзэж байна. Ерөөсөө шил зүүж, нарны шил зүүж тасааг болохоор одоо сурнаа. Зүгч юм. Наваа нэг айна шиг харагдаад байна гэсэн шүү дээ. За. Шилээ авчид өг. Юм нэг юм тод харахгүй гадах юм шиг санагдаад хэцүү юм. Ийм хөнгөн буураад дутаад гоё юм харж байгаа гэхээр дууг цай бичлэгийг дийдэлж явахдаа харлаа гэсэн чинь ард нэг сонин ах явж исэн бэ. Тэгээд яачлаа шилээ тайлчлаа. Лидтэй болохоор гайгүй бас. Хараад байна. Би одоо микрофон явж байгаа дуу мó хэр сонсогдож байгаа юм бол одоо сайн мэдэхгүй байна. Микрофон Монголд тахтаа эвтэлсэн. Яг нөгөө оролтын хуглаас хуцаа унгаад. Тэгээд микрофон аваагүй. Тэгээ одоо микгүй ярьчлаад яа гэм бол за. Аль болох чангал ярих гэдэг үзье да. За хэдүүлээ ирэх гэсэн газараа ирчлээ. Ард харагдаж байна. Одоо чухишээ алхаж байгаад харуулъя. Тэгээд харагдаж байна уу? Ард ингээ харагдаж байна. Тэгээд энэ артл нь юм билээ. Нөгөө талаасаа бүр гоё харагдана. Гэрээс нэг 15 зарай 20 минут ч юм уу 15 минут алхаад тэгээд бараг ирчдэг. Тэгээд энэ болохоор би интернетээс уншсан юм а яг юуны холбогдолтой. Одоо бол дотор ингээ музей байдаг. Гэтэ хэдүүлээ дотгошоо нөгөөдөр орохгүй. Тэгээд анх болохоор зүгээр нэг дисплей зүгээр үзүүлэн болгоод анх нэг барий гэж биш барьсан. Гэт нэг амар сонир. Би өөрөөр ойлгоогүй яг энэ түүхийг. Тэг тийм сонирм. Юу нэг юмны ойнд зориулаад ингээ түр ингээ барьсан гэсэн. За ёо.
За би энэ талаар ярих байлаа. За би жоохон хангалттай уншиж судалж тэгээд ярий за. Одоо зүгээр би та хэдэд хамгийн яг энэ одоо ордон гэдэл ярьчих даа. Энэ ордонгийн хамгийн миний ингээд нэг юм энэгээр алах болгондоо очих дуртай. Жохон тэр хаваар ингээд зогсож ингээд mesmerize гэдэг шүү дээ. Яг ингээд төсөөлж харж очих дуртай. Тэр газрыг тэр хэсэгт нь дагуулчихъя. Одоо миний харуулж байгаа хэсэг болохоор барагтаа хүн тийшээ тэр хэсэг рүү нөчдөггүй. Ер нь хүмүүс чинь тэгэл ер нь төв гол одоо хин хаана олон хүмүүс шавж яаны ер нь тийшээ л ер нь явдаг шүү дээ. Ер нь бүх юм дээр олон хаан юу хийж ийн тэр л яг зөв гоё юм шиг бодож тэрийг дагаж хийдэг. Тэгээд одоо болохоор хэдүүлээ зурчдын баарыг нэг хараад очиод байдгүй яана юу вэ? Ямар хөрх юм бэ тэр арай. Оо цаашаа яваад очлоо. Яг гоё хэсэгтэр ирсэн чинь хоёр хос энд багалчихлаа. Тэнд суугаад байна яг. Оо нэг энд тахгүй юу? Март харагдаж байна уу? Яг энэ хэсэг. Энэ юм цонхтой хэсэг аа. Энэ цонх. Яг энэ хэсэгт би амар дуртай. Их сонаа нуугдмал яг энэ модон донд. Тэ? Тэгсэн чи яг энэ гой харуулах гэсэн чи энэ ард харж байна уу тэр энд хүн суучдаг. За. Дараа тухтай ирж өрнө. Харуулах юм байна да. Өглөө ирт ч юм уу. Энэ газар байд юм аа. Энэ хэсэг бас ингээд гой аюу тийм бөглөг хэсэг. Цаашаа ингээд зам байдаггүй. Энэнгээр цаашаа ингээд явдаг гэж бодоод хүмүүс ирэхээр ингээд зам байдаг байхгүй. Тэгээд нэг ингэж харагдаж байна. Энэ хэсгэр болох бас гоё юм аа. За одоо хэдүүл амар нарийнхан замаар явнаа. Харуулъя заяа. Одоо хэдүүл амар нарийнхан замаар явна. Та хэдэд харуулдаг. Одоо энэ хүмүүс ингээ гарч байгааз энэгээр ингээ явдаг байхгүй юу? Тэр хүмүүсийн явж байгаа замаар явнаа. Замарцсан яваад хэлсэ. Буцаа унгаач үгүй яана. Ус нь нэлээ хальчихсан бах юм бурхан. Халтараад онж үгүй. Зөвлөх авахгүй л. Гутал нь орчих байт. За рагшаага уг амар гоё харагдт юм аа. Ингээ яг устай. Ингээ харагддаг. За тэндээс нэг хагч хоёр ус. Явж байна. За. Энэ болохоор нөгөө талынх нь хаалга байгаа. Гоёдж байна. За одоо энэ бас миний дуртай хэсэг маань энд байна. Бас нэг өөр дуртай хэсэг. Яг энэ хэсэг. Ингээд яаж холоос харуулах юм. Już bo zniknęli mi całkiem, no. No wołałam ci, jak wychodziłam ze sklepu. За тэгээд хамгийн гол хэсэг дээр нь хөдөлөө ирчлээ. Ард ингэж харагдаж байна. За харагдахыг. Ингээд харагдаж байна. За би ч энэгээр өөрөө зөндөө явчихсан. Хайда оройн ялхалт хийхдээ ширтгээ. Тэгээд би та хэдэд ийшээ нь явж харуулъя. Тэгээд нэг гоё сууж юм ярих хөө. Тэгээд энэгээ одко надад гэсэн чинь урт бичлэг хий гэсэн. Дээр 4 минут имчилэг оруулсан байхгүй. Тэгсэн чинь хүмүүс чи YouTube дээр удаа юм үздэг юм аа гэт.
Тэгэхээр надад аль болох удаан байх гал одоо тийм яваал нь штэ. Ямарч ингэж авчлаа. За нэг энэ хавцаа гой суугаад чөө. Эндээс бүр супер хавцаа. Яг энэ авчлаа ингэж. Nice. Perfect суудлал болчлоо. Энд ингэж сууж байна. Тэгээ урагшаа ишиг болохоор суугаад. Энд ч тохиосч. Яриа сонсож байгаа бол яа за энэ шалгах. За би уг нь tripodтайгаа ирсэн. Бичлэг хийхэд хэрэгтэй болов. Бараа ашигласангүй дээ. Зүгээр гараараа бариад ярьчих. Тэгээд та хэд нэг юм хэлэхэд би яг жилийн өмнө нэг жилийн өмнө анхныхаа YouTube бичлэгийг оруулж ирсэн байлээ. YouTube дээр. Яг 6 сарын 2019 оны 6 сарын 20 цайхнаа анхныхаа YouTube бичлэгийг хийж ирсэн байлээ. Тэгээд өнөөдөр яг 1 жилийн 5 жилийн тэгээд буцаад YouTube-ээр хийж байна. Тэгээд өргөжлүүлээд YouTube-ээр хийгээд явахын ерөөдлийг төвшүүлээ. За түрүүн парк дээр багтаамж дүрцээ. Тэгээд бичлэгийн дуусгах чадахгүй ороод ирсэн. За үргэлжлүүлээд ярихээр одоо ярьжсэн юм аа одоо хаана явчлаа да. Ямар нэрэнд орцсон сууж исэн. Тэгээд орж ирээд өстэй ус зөвгийн болтой ус уух гээд байж нөө. Тэгээд ахаад төвшөө. Тухтай бүр ингэж сууж агаад ярилцгийг гэвэл бас комментэн дээр санаа оноо болчихрээ. Маш өнөөдрийн бичлэг ингээд дуусчихлоо. Одоо жоохон үргэлжлүүлээд ярихаас залгуу хүрээд. Сайхан мөстэй авсан. Instagram дээр дандаа богино хэмжээний бичлэгүүд хийсээр аваад тэрэндээ юу жоохон тасчихсан юм шиг. Урчин хийхээр ингээд урчин хийхээр жоохон тэрэндээ тасчихгүй. Арай удаад байгаа ч юм санагдав. Энийг батгах гэж тагсан. Энийг одоо өндгөн маскныхаа аргаар гэртээ имжлээ. За энэ дээр тавьчихъя. Үн чинь perfect. Тавьж штэ баг. За. Окей. Ондоо маск маань бэлэн болсон байгаа. Дотор. Тэгээд одоо хэдүүлээ. Ондохон дээр гарсан байгаа юм хэмжүүлнэ. Тэгээд хэр үр дүнтэй байх нь уу? Харцгаан. Тэгээд энэ чинь алтан маск гэж нэрдэг шүү дээ. Алтан маск. Тэгээд мэдгүй үзэж байгаа хүмүүсийн зарим мэдхгүй байна. Өнгөрсөн бүр 2-3 сард хитэн сард лээ. Glow Up Challenge гэдэг охтуудтайгаа нийлээд нэг юм төлбөртэй challenge хийжсэн байхгүй. Тэгээд тэрэн дээр болохоор яг энэ хамтдаа ингээ онлайнаар Zoom-ээр ингээд хамт маск тавьцгаасан. Тэгээд надад л тэр мэдрэмж амар гоё байсан. Ингээд огт хизээч ингээ уулзж байгаагүй байтугай заяа бүр хизээч сошиалоор нэгнтэйгээ чатлж үзээгүй, нэг дагдахгүй, хизээч нэг Instagram дээр харж байгаагүй тийм одоо охтууд, эмэгтэйчүүд хамтдаа ингээд нэг Zoom дотор цуглараад өөрийнхөө скин кэрийг бидлээд хамт хийжсэн. Надад амар гоё тийм юмсэн үү.
нэг тийм сонир гоё мэдрэмж авсан. Тэгээд бүгд ингээл их ингээл бараг микро камера нэгээл юмудаа яриад тэгэл насны эмэгтэйчүүд байсан л та. Манай ээжийн үеийн чихчнэр байсан. 10 жилийн дүүнерч байсан. Гадаадад ганцаараа амьдардаг оюутан охтууд хүртэл байсан. Янз бүрийн хүмүүс ээжүүд гэл. Тэгээд бид хэд гэнт маска тавьсан чинь яг нөгөө глоу чаленж зумын хамтдаа маск тавьж ийсгүй санаанд орчлоо. Одоо энийг л имжлэх гээд байгаа шүү дээ. Би өөрөө хэн зүрийн амар төвсөртэй юу хэрэлдэхгүй маа. Зүгээр л өөртөө тохирдог чигшүүлэгтэй тоникоо тэгэл шүний тус гэл basic юмудаа хэрэлдэг. Тэгээд одоо жоохон ёо нарт чиний засвар болоод амир чиний тайжвал. Тэгээд тэг бас хүзүүндээ ингэж төрхөн. Хүзүүндээ сайхан төрхөд өгнө. Тэгээд энд жоохон нэг юм үрчлээ ингээ гараад байдаг штэ тий. Тэр чинь ингээ багсч тийм аа дүмэс гэдэг байгаа юм. За ер нь энэ бичлэгийг юу яж тийм үү? Ингээд охид эмэгтэйчүүд орой скин кэрэ хийхдээ үздэг бичлэг болгоч тийм үү? Тэгээд миний харин та анзаарсан бол өмнөх бичлэгэн дээр ингээд имийн хараан цээж амар улаацсан байгаа хгүй юу? Энэ ч гэрэл муу ингээ харахлах юм бол хараа. Энд ингээд нэлээд улаацсан байгааз ингээд тий энэ хараа би жоохон нарнаас харшаад идэм шүү лээ. Яг саяхан отко битгаар манай эзлээ бит хоёр нуур явсан байхгүй юу? Одоо Монголын хөвсгөл нуур гэдэг шиг Унгарийн хөвсгөл нуур руу явсан. Тэгсэн чинь ингээд яг нарны тус төрхөөд чинь их нэмэр болоогүй. Чам хурцнаар ингээ удаан хугацаанд ингээ авахаар ингээ хашаад идэм шүү лээ. Өмнө бас нэг найзуудаараа Дубай явсан чинь иннээс амар болсон. Бүрстэ час хийгээл тус төрхөөд нэмэр байхгүй. Тийм болсон нэрээ. Тэгээд за маска аваачихсан. Тэгээд араас нь зүгээр өөрийнхөө хэрэгэлдэг арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг бүгдийг төрчихж болно. Тэгээд төрчихлээ. За одоо нэг арьсаа эндүүд идэх юм. Залаа сайн халааж агаад тэгээд нүднийхээ энд сайн ингээд тарж өгнө. Миний нөгөө инээхэр юу цацраг үрчлээ айгүйх байдаг. Нэг ингэчүүл байсан юм ингүүл зүгээр юм шүү. Гүмүү эндээ хааш наруулах зүгээр юм би. Ингээл юм шүү. Цацраг үрчлээ айгүйх ингэ байдаг инээхэр ингээд тийм аа тий тайлбарлах. Тэгээд бичлэг хийгээд эхэлжэнгүүт бас за дараагийн удаа нэг юм видео хийх юм байна, ингэж болох юм байна гэдэг бас санаанууд айгүй эхэлчингүүд ороод ирдэг юм байна л да. Тэгээд би өөрөө Канадад 4 жил ганцаараа амьдраад ингээд сурсан учраас ганцаараа яг амьдарч байгаа хүмүүсийн охтуудыг бол амарсан ойлгож мэдэрдэг. Тэгэхээр тэр охтуудад бас зориулаад видео хийх юм байна гэж бас бодсон. За. Тачууд хүн байгаад гарч чадахгүй юм. Тэгээд би ганцаараа амьдардаг байхдаа хоолоо хийхдээ айгүйх тийм Монгол влогоо тавьдаг гэсэн байхгүй юу? Тэгээ хоолоо хингээ, хоолоо идэнгээ зүгээр хажуудаа хантай тавьчихдаг. Тэгээд сонсоод үзээд байждаг. Тэр шиг бас гадаадад ганцаараа амьдарч байгаа, сурж байгаа оюутан охтуудтай зориулж ч юм уу хамтдаа хоол хийцгээгээд бас бичлэг хийж болох юм байна гэж бодлоо. Тэгвэл тэгээд нэг эхэлчингүүт ингээл амар олон хийж болох санаанууд төрд юм байна уу. Тэгэхээр за. Окей, ер нь бичлэгээ ингээд дуусгаад эсвэл юу ярих хааж мэдгүй болчихлоо. За тэгээд дараагийнхаа бичлэгийг
Юу ч айтайгаа хийх чинь. Одоо ч юм уу юу ч ярих гэдэг, юуны тухай ярих гэдэг те жоохон замбраагүй л яваад багш байна. Яг YouTube ч амар юм байна уу. Тэгэхгүй Instagram дээр контент хийхэд яа чин заавал нэг юм гоё байх хэрэгтэй юм шиг нэг тийм байдаг шүү дээ. Заавал нүрээ буцсан нэг гоё харагдчихэж л контент хийх юм шиг байгаад байдаг. Instagram дээр болоод ирэхлээр. Гэтэ that's not problem. Тэрний асуудал биш ээ. Тэгээд окей. За. Юу ч хэрэгч. За түр бай.